Hi guys, Dragon Ball Z буюу Goku. Өмнөх партуудаа үзээгүй хүмүүс байвал Залхуу Пизза channel-ийн плейлист хэсэгт DBZ гээд өмнөх 5 парт бичлэг байгаа шүү. За, үзчихэд ороод ирээрэй. За, үзсэн хүлээж байсан хэд маань яах вэ гэж юу? Мэдээж лайкаа дараад л үзэн дээ. За, бичлэгэндээ орцгоё. За, намайг гаргийн адал явдлаас хойш 1 жил өнгөрчээ. Энгийн нэгэн өдөр Гохан хичээлдээ шамдан суралцаар л байдаг. Гокугаас сураг байхгүй хэвээрэл байх бөгөөд уулмаа харин Вижитатай хайр сэтгэлийн холбоо тогтоожээ. Харин Кай хаанаас анхааруулсан нэг юм нь Фриза үхээгүй бөгөөд бүр араа буюу аавыгаа дагуулan дэлхий дээр ирж байгааг юм шүү. Өшөөгөө авахар дэлхийг сүрүүлж бүгдийг нь алнаа л гэж байдаг. Хаана газардахыг нь мэдсэн манай хэд яаран түүнийг тосон тулалд хар хөдөлнө. За бүгд цуглаадахлаа Фризаач хоронкигээ мэдрүүсээр л ирлээ. Фризагийн бие нөө хүний бие махбод шиг биш агаар мандалгүй тийм сансарт амьдрах чадвартай юм билээ. Тэгээ бүр бие нь хідэн хэсэг тасарсан байсан ч үхээгүй байдаг. Ашгүй аав нь олж тэгээд түүнийг эдгээж биеийг нь залгаад тийм нэг мутант болгоод ямар ч л байсан өмнөх хүч чадалтай хэвээр нь болгодог. Тэгээд аав нь сансарт харин Фризаагаас ч илүү тийм хүчтэй аваа нэгэн гэж гардаг. Аав нь тэгэл нөгөө супер сайн үнэхээр байдаг юм уу тийм би өөрийн гараараа алж чамд харуулъя гэж их л багталтай наргагүй ирнэ. Харин тэгсээ өөрийгөө Транкс гэх өөр нэгэн саяан хүн Фризаг эрхийг нь хүлээж байгаад супер сайн болоод хормын дотор бүр нүд ирмхийн зурдал завчаад юу ч дуусгаа ичдэг шүү. Төд удалгүй Гокуч мөн газардах бөгөөд Транкс шууд Гокуд өөрийгөө танилцуулаадахнаа. Тэгэл ирээдүгээс ирсэн бүр болоогүй заяа. Вижита Булма хоёрын хүүхдээ л гэдэг. Ирээдүйд Гоку зүрхний өвчнөнгөөр нөгөө нас барж мөн андроид гэх хиймэл хүмүүс дэлхийг сөөрүүлж найзуудыг нь алсан л гэдэг. Тэгэл тиймээс тэдэнд анхааруулга өгөхөөр өнгөрснөрөө ингээд цаг хугацааны машинаар ирсэн байжээ. Урт чигтээ Пикколо хайран бусдаа түүний юу хийж байгааг нь ер нь танилцуулдаг. За ийхүү 3 жил өнгөрч Транксийн анхааруулад байсан андроидууд гарч ирэх өдөр болжээ. Булма Вижита хоёр хүүхэдтэй болж Транкс гэж нэрлсэн байдаг шүү. Манай хэд бүр шок. Гэтэл тэдэнтэй ойрхон хотод хэсэг хүмүүс төвөөж байна гэх бөгөөд тэдний кийг нь манай хэд мэдэрч чаддаггүй. Яалтчгүй хиймэл хүмүүс болох нь батлагддаг. Дугаар 19 болон 20 гэд хиймэл хүмүүс хотын хүмүүсийг алж ихэд ямар нэг зүйл хайж байх нь тэрээ. Тэгээд манай хэд тэднийг салж хайцгаах бөгөөд олсон кигээ ихсгэж мэдэгднэ л гэдэг. Хамгийн дөрөнд ямар ч тэднийг олох бөгөөд бүгдээрээ л тулалднаа. Гэтэл тэдний гарт нь байх бөмбөлөг нь ямар ч энерги байсан шингээж өрн сорж авдаг хүчтэй байх бөгөөд тэдний дайралт бүрийг шингээж авч хэсэг хэцүүдүүлнэ. Гокуч супер сайн болоод хүчээ үзэх боловч тэгэл тэд хүчийг нь баг багаар шингээхээс гадна гай болж Гокугийн өнөөх анхааруулад байсан өвчин хөдөлж зүрхэн өвдөд бүр унаад өглөө шүү. Андроидууд ер нь бол Гоку баг байхдаа нэгэн эрдэмтнийг ялж байсан юм байна лээ. Тэгэл тэр эрдэмт нь өшөөгөө авахаар түүний амьдралыг нь бүр судлан түүнээс хүчрэхэг хиймэл хүн бүтээхээр зорж бүтээсэн л энэ юм байлээ. Тэгэл тэгсэн тэдний тооцооноос шал өөр юм зөрдөг нь юу вэ гэвээс Гокугийн оронд солигдож тулалдахаар болсон Вижита бусдыгаа шоконд оруулнаа. Юу вэ гэсэн алтан шаргал ус ууртай ногоонууд тийм ээ супер сайн болсон байдаг. Бүр үнэхээр бардам заяа амар хүчтэй болсон Вижита тулалдаал бүдүүнийг нь хормын дотор ялаадахнаа. Харин өвгөн нь нууц лаборатори руугаа зүхтааж амжинаа. Тэгэл Вижита Транкс хоёр араас нь хөөж явахдаа Вижита хүүгээ чи ийм арчаагүй юмнуудад ялагдсан юм уу гэх боловч Транкс бүх юм өөр байгааг хэлдэг. Тэгэл ирээдүйд гарч ирсэн андроидуудыг дугаар 17 болон 18 гэдэг. Тэгээд ийм биш шал өөр харагддаг. Тэгээд бүр тис ондоо төвшний хүчтэй гэх бөгөөд тэд яаралтай лабораториг нь олж сэрэхээс өмнө устгахаар салж хайцгаадаг. Энэ дугаар 20 нь яг үнэндээ нөгөө эрдэмтэн бөгөөд өөрийгөө хүртэл хиймэл хийсэн байдаг. Харин энэ үед Гоку гэртээ байх бөгөөд зүрхний юм өвдгөөр нь луунаа гэд огт уугаагүй байсан байдаг. Манай зөндөө хайсан хэдий ч олж чадаагүй бөгөөд доктор маань амжин ирж дугаар 17 бол 18-ыг асааж чаддагч тэд тушаал дагах битгий хэлбэр өөрийг нь зүйл дуусгааддаг шүү. Яг энэ үедээ зэрэгцсэн манай лабораториг олох бөгөөд юугүй хаалгыг нэвдээд эхлэе. Тэдний царайг харсан Транкс өмнөх зүйлээ санан амар ууралж супер сайн болоод дайрлаа шүү. Юу тэр хоёрыг битгий лабораториг нь тэр чигт нь устгаадглаа. Тэгсэн харин өнөө хоёр андроид өөр нэгэн дугаар 16 гихч андроидыг аваад гарч ирсэн байдаг ба
бүр дугаар 16-ыг сэрээж байгаа тэдэндээ тулдахыг даатгалаа. Транкс тэрий дэндүү хүчтэй гээл ер нь жоохон айх бөгөөд хальт тэрий хоорондоо ер нь тулалднаа. Тэгэл гэвч нөө тэр гурвын зорилго нь ер нь бол Гокуг ал гэж анханаас нь програмчилсан бөгөөд нөгөө хэдийг нь хаяад ер нь бол Гокугийн гэрлүү яваад өгнө. Түүний араас Вижита бөөн уур дагах гэсэн ч Транкс энэ таны барах нэгэн биш эдэргээл ганцаагаа илэгдүүлээд байгаа юм шүү. Вижитаач тэр хэдийг орхин явах бөгөөд Пикколо тэр хэд яах талаар жоол ярилцаад амжнаа. Ямар ч байсан Гоку биен дээрдтэл түүнийг хамгаалж өөр газарт нуухаар болдог. Гоку харин энэ үед их л өвдөн халуураад байх боловч эмэнд баг багаар үйлчилсээр л байдаг. Энэ ч сайнны тохиол шүү дээ. За тэгсэн өөр нэгэн га юу вэ гэвээс юу нь мэддэхгүй зүйл 3 жилийн өмнө Транксыг эрэхтэй зэрэгцэж өөр нэгэн цаг хугацааны машинаар ирсэн байдаг. Тэгэл тэрийг нь шалгахаар Гохан болон Транкс явах бөгөөд бусд нь бурхны гэрт цуглахаар болноо. Харин Буулма тэр авиасныг хачин өндөг шиг юм олсон бөгөөд өөр нэгэн мэддэхгүй мангас гарч ирнэ. Тэгэл бүр Камеамеха хэрэглээд их шүү. Пикколо Чок тэр үл мэдэх мангасыг нөө Сэл гэх бөгөөд мөн адил докторын бүтээл байдаг. Сэл рүү дэлхийн хүмүүс байрах хэдийж мэдээж юм болохгүй шүү дээ. Тэгэл Пикколо харин түүнтэй төрүүлж тулалдаж байгаа бөгөөд түүнд өөрийгөө хэн болохыг ер нь л хэлдэг. Тэгэл доктор түүнийг гол хиймэл хүн болгож бүр эхнээс нэг ихснээс ахуулаад л ургуулн төлжүүл бүтээсэн. Тэгэл бүр Вижита, Гоку, Пикколо бүр болоогүй заяа. Фридзагийн эснээс бүтээсэн бөгөөд энэ нь яг төгс хувилбар бүр биш. Дахиад хоёр нэг жан заяа. Тэр дугаар 17 бол 18-ыг өөртөө шингээснээр төгс нөө мангас болж хувирхал юм байлээ. Гэхдээ энэ сэл нь ирээдүгээс ирсэн бөгөөд өнөөх нөгөө Буулмагийн бариад байсан өндөгнөөс төрсэн заяа. Тэр ирээдүйд төрөхт нь харин дугаар 17 18 аль хэдийн байхгүй болсон байсан учраас Буулмагийн цаг хугацааны машиныг нь сольж өнгөрсөнд ирж өөрийгөө төгс болгохоор л зорж буун юм байлээ. Бүгдийг мэдж авсан Пикколо ажиглагч төхөөрөмжийг нь устгаал түүнийг дуусгах гэсэн чинь нөгөөх нь цухтаа явчихнаа. За хэсэг хугацааны дараа Гоку маань биеийн зүгээр болж эргээд хэвэндээ орж бүрэн эдгэрч бүр бэлтгэлдээ ч ороодохноо. Тэгэл Пикколо харин бусдаа Сэлийн талаар анхааруулах бол дугаар 17 18 Гокугийн гэрт ирсэн байдаг. Тэд Сэлийг бодвол хүч чадлынх араас биш тийм хүмүүс шиг зугаацсан амьдрахыг илүүд үздэг. Тэгэл гэвч тэдний ганц даалгавар нь стил байсаар л байгаа нөө Гокуг устгах шүү дээ. Харин дугаар 16 бол нэг шал өөр төрлийн андроид байдаг. За харин Буулма андроидуудыг унтраах удирдлага зохиосон байдаг ба Сэлд баригдахаас өмнө унтраахаар болцоход. Тэгэл Сэл харин манай эдээс нууцаар хүмүүсийг эдэн баг багаар л ерөн хүчээ нэмсээр л байдаг. Тэгэл манай эд салцгааж Сэлдлийг хайж л байд. Энэ үеэр Гоку, Гохан болон Транкс Вижита нар бурхны өргөөнд байх нэг гайхалтай өрөөнд бэлтгэл хийхээр болноо. Тэр нь гадаах ертөнцид нэг өдөр нь тэр өрөөнд бүтэн 1 жилдээ тэнцэх өрөө юмсан жээ. Тэгээд энэхүү маш хурдан хэрнээ маш их хүчтэй болох тийм бэлтгэлийг хийхээр л болдог. Тэгэл энэ өрөө рүү Вижита болон Транкс хоёр төрүүлж орноо. За харин Сэл хүчрхэг болсон бөгөөд дугаар 17-г л ер нь л эхэлж өөртөө шингээх хэрэгтэй учраас тэдэн лөө дайрдаг. Тэгэл гэвч дугаар 17 хитрхи бардан бөгөөд тэгэл нэгэн эсрэг нэг тулалднаа гээл тулдахт нь Сэл гиндүүлж араас нь гарч ирээл түүнийг өөртөө шингээснээр үнэнлэхүй их хүчээ нэмээд авлаа шүү. За тэгээ яг юу гардгийг та нар өөрсдөө үзчих те. За энэ хүргээд уг бичлэгээ өндөрлөё. Дараагийн партаар Сэл арк бүрэн дуусганаа. Тэгэл ер нь бол мажин буул ерөн үлдэж байгаа гэсэн үг. Тэгээд айгүй сонирхолтой энэ iconic тулаантай хэсгүүд нь copyright аваад болохгүй. Яг яагаад байгааг нь ойлгохгүй байгаа. Тэгэл ямар ч л байсан гэхдээ том тулаануудыг нь би яаж хийж байгаад нэг гоё ярихыг хичээн. За тэгээ бичлэг таалагдсан бол дарддаг юмнуудаа дараад өгөөрэй та бүхэн. Баярлалаа.